Антропологч White-ийн үзснээр соёл нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Энэ нь оюуны, технологийн ба социологийн гих дэд хэсгүүд юм. Энэ гурван бүрэлдэхүүн хэсэг нь зохицороо соёл гэсэн нэгэн тогтолцоог бүрдүүлнэ. Оюун санааны дэд системд үг, яриа, харилцаагаар илэрдэг мэдлэг, мэдээлэл болон үлгэр, домог, шашны итгэл үнэмшил, уран зохиол, философи, аман өвийн төрлүүд багтах ба үеэс үед дамжин өвлөгдөх соёл. Оюуны соёлын үндсэн хоёр тулгуур нь хэл ба шашин. Технологийн дэд систем нь материаллык хэсэг буюу амьдралдаа ашиглаж ирсэн техник, ур чадвартай холбоотой зүйлсээс бүрдэнэ. Тухайлбал амьдралын суурь хэрэгцээг хангах үүднээс бий болсон гэр орон, сууц барих, хоол хүнс бэлтгэх, тээвэр зэрэгт хэрэглэж ашиглаж ирсэн багаж хэрэгсэл зэрэг бийт зүйлс энд хамаарна. Жишээ нь чөдөр ногт, хазаар зангидах, уурга хийх, айргийн хөхүүр, бүлүүр, анжис, терм, нум сум хийх, арга технологи зэрэг соёлын үнэт өв нь энэ төрөлд хамаарна. Социологийн дэд систем нь эдийн засаг, улс төр, зэрэг армийн, шашны зан үйл зэрэг хүмүүсийн хоорондын харилцааны зүйлс орох ба эдгээр нь соёлын нийгмийн зохион байгуулалт юм. Жишээ нь мал төхөөрөх, мал бэлтгэх, хурам найр гэх мэт. Гэвч дээр дурдсан соёлын дэд системүүд нь ангилал ба хоорондоо хамааралтай. Тухайн зүйлийг ямар өнцгөөс авч үзэж байгаагаас хамааран өөр байж болно. Шашин нь оюун санааны гол хэсэг боловч ямар нэг зан үйлийг гүйцэтгэх нь социологийн хэсэгт хамаарна. Нийгмийн зан үйл, газар нутаг, гэр бүл, нэг бүлгийнхний хүрээнд ялгаатай байж болох боловч ерөнхий шинжээр ижил төстэй байдаг. Бэрэг уухаас хурам найр, оршуулгын зан үйл болон бусад уламжлал газар бүр адилгүй. Гэр бүлд бүрчөөр. Эдгээр нуур амьсгалын онцлог, материал, техник, хүн хүчний хүрэлцээ хангамж зэрэг олон хүчин зүйлээс шалтгааллах ба нийгмийн болон хүний хөгжлөөс хамаарч өөрчлөгдөнө. Социализм, коммунизмын тухай үзэл санаа нь ардчлал, хүний эрх, өмчийн хэлбэр зэрэг шинэ үзэл санаагаар солигдсоноор соёлын интеграц бий болж. Энэ үүднээс соёлын харилцан ойлголцол, бусдын соёлыг хүлээн зөвшөөрөх зэрэг ойлголт бий болоод байна.